намайг 2 настай байхад аав ээж хоёр минь салсан. Тэгээд тэр цагаас хойш манай гэр бүлийн амьдрал ерөнхийдөө тогтворгүй болж байсан. Тэгээд би тэр цагаас хойш эмээтэйгээ ер нь хамт байдаг болсон. Тэгээд намайг яг чиглүүлэх яг эцэг аав хүн байхгүй учраас яг би зүгээр л яг өдрийг цагийг бас зүгээр зугаатай бас зүгээр өөрийнхөө хүснээр өнгөрөөх хэрэгтэй гэж би боддог болсон. Тэгээд найзуудтайгаа нийлээд зүгээр л компьютер сойны тоглоом аягүй их тоглодог болж эхэлсэн. Тэгээд компьютер тоглоом тоглосноос болоод миний хичээл ч гэсэн муудаж эхэлсэн. Миний амьдралд ямар нэг утга учир үнц нь миний амьдралд ерөөсөө байгаагүй тэр үед. Намайг 8 дугаар ангид байхад манай ангийн хүүхэд чи сүмд ирээч гэд надад урилга өгсөн. Яг миний дотор яг Есүс Христийн цуглаанд явж үзэн гэхээр миний дотор нэг айгу гоё мэдрэмжтэй. Нэг л яг очиж үзмээс тэр цаана нэг л гоё зүйлийг байгаа юм шиг надад санагдчихсан. Тэгэд би Есүс Христийг таньж мэдээд бас цуглаанд явдаг олон залуучуудтай нөхөрлөөд бас найзалсан. Тэгээд одоо бол би нэг зүйлийг хэлж чаднаа. Яагаад тэгэхээр Есүс яг Бурхан яг миний жинхэнэ яг сайн найз юм байна гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл зүгээр л хэцүү үед хамт байдаг гэдгийг харуулсан. Яг сайныг зөвлөж чаддаг. Бас намайг ингээд зөв замаар ингээд дагуулж чаддаг. Нэг тийм яг жинхэнэ яг миний эцэг яг намайг ойлгох яг миний төлөө гэсэн бас намайг хизээч орхихгүй. Яг тэр аав юм байна гэж би ойлгосон.